3 сарын 27. Салхи дуртай газраараа үлээдэг. Иохан 3:8. Бурхны сүнс бол дээдийн дээд эрх мэдэл. Тэр хүсснээрээ хөдөлдөг. Бид түүнийг тодорхой нэг хэвтэн оруулах гэж оролдовч хизээч бүтдэггүй. Ариун сүнсийг ихэвчлэн салхи, гал, тос, ус гэсэн хэлбэргүй зүйлсээр илэрхийлдэг. Эдгээрийг атгах гэвэл биднийг хаших хэрэггүй гэж хэлэх мэт нэг хэвд үл орно. Ариун сүнс ёс суртахууны хувьд буруу зүйл хизээч хийхгүй. Бусдаар бол түүний арга зам нэг хэвийн цутгамал, баригдмал байдаггүй. Жишээ хэлье. Бурхан эр хүнийг тэргүүн болгосон нь үнэн боловч Бурханы хүмүүсийг өдөрдуулахаар Дебораг ариун сүнс босгосон. Ёс суртахууны дараатлын өдрүүдэд ерийн тохиолдолд хориглодог зүйлсийг ариун сүнс зөвшөөрч зөвхөн тахилчид идэх ёстой тавигдлахыг Давид нөхөдтэйгээ хамт идсэн. Амралтын өдөр үр тариа шувтарч идсэн шавнар энэ жишээгээр зөвтгөгдсөн. Хүмүүс үйлс намын явдалд тодорхой нэг дараалал загвар байна гэж хэлдэг. Гэвч би тэднээс ариун сүнсний бүрэн эрхт үйлсээс өөр ямар ч загвар олж хардаггүй. Элч нарт тэргүүтэй хүмүүс сурах бичиг дагаагүй. Тэд ариун сүнсний чиглүүлгийг дагсан ба энэ нь ихэнхдээ энгийн ухаалаг төсөөллөөс эрс өөр байсан. Жишээлбэл газ хүрэх зам дээр Этиопийн тайган амбанд ганцаарханд нь сайн мэдээ тунхаглуулахын тулд ариун сүнс эхлээд Филиппийг Самар руу удирдаж тэнд сэргэл тавьчирсан. Тэгэхээр ариун сүнс энийг чадна, энийг чадахгүй гэж хатуу итгэл үнэмшилтэй байхаас зайлсхийх хэрэгтэй. Тэр хизээч нүгэлт зүйл хийхгүй, харин бусад талаар тэр юу ч хийх боломжтой. Ариун сүнс тодорхой нэг аргад баригддаггүй. Бидний уламжлалт арга замаар хязгаарлагддаггүй. Тэрээр дэг жаяг, ёслол, баригдмал хэлбэр, үхмэл байдлын эсрэг сэргэлтийн хүчээр шинэ хөдөлгөөн өрнүүлдэг. Тиймээс бид ариун сүнсний эрх мэдэлт ажилд нээлттэй байж уг ажлыг шүүмжлэлгүй харин гар бие оролцох хэрэгтэй.